Босод ганцхан харяар тэгээд нартад заяасан хань миний билээ өргөгийг одон таацсан үрийн жаргалаар өнөөд ивэсэн бүсгүйчүүд зүрхэнд хоногшсон дагин билээ бүсгүйчүүд зүудэм нурагсан нарам билээ бүсгүйчүүд зүрхэнд хоногшсон дагин билээ бүсгүйчүүд зүрхэнд нурагсан нарам билээ. Хүний нарчлангийн бурхан шиг шүтээ. Хүмүүн басан надтай буян ээлийн далаа. Эжимийн та эрхэс тэнгэрээс зэлмэг сэтгэлтэй их амьдралыг өрдөө хатгуулж гисэн амьд сахиусан тэнгэрээ. Тийм ээ. Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартин 8-ны баярын өдөр тохиож байна. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан үзэгч та бүхэндээ ижигээ баярлуулж яваараа нэвтрүүлгийнхаа ээлж шинэхэн дугаарыг танилцуулан хүрэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаард Дархан Берлант клубын гайхалтай эмэгтэйчүүд маань ээж нарыгаа баярлуулсан байгаа. Ингээд нэвтрүүлгээ танилцуулан хүргье. Айлан үлгэрүүрээ өгөхнөхөрөхөө үлэн сүгэрээ ундаснаа бодхоо мүхэсэлүү тамин сайхан хидурам ханцанар шиг миний ээжи надраа ханцахан мишэлүүрэн бидгэрсэн цэцэг шиг миний ээжи хамнихөрхөө Баярлалаа. Энд нэг арахгүй яваа гэдэг. Баггүй шүү. Сайхан хали жан сайхан офны айти сайхан ди өдөр чинь өөрөө сайхан аваарай. Дахин бас баярлалаа. Одоо синтетикийн баримт үргэлж дахин баримт бүдэг.
За баярлалаа. За баярлалаа. Та сайхан. Эмэгтэйчүүдээ энэ өдрийн баярын мэнд хүргье. Энэ сайхан өдрийн сайхан шагнал авсандаа маш их баяртай байна. Мөн хайртай ээжтэй энэ сайхан баярын энэ өдрийн баярын мэнд хүргье. Их баярлж байна. Энэ баярыг далдуулсан олон улсын баярыг далдуулсан дархан бэр авч байгаа охиндоо их баярлалаа. Гэр бүлийн ах дүү нарт нь их баярлалаа. Тэгээд одоо дээд тэнгэрээс саяасан бурхны гişиг энэ хүүхдийн минь мэлмэд гэрэлтэж нүднээс нь цог, нүүрнээс нь гал, сэтгэлээс нь ухаарл, зүрхнээс нь хайр бадарч сайн сайхан гэр дүүрэн сайхан амьдрах болтугай гэж өрөөё доо. Би тандрын ажил үйлсийг бас мэднэ. Тэгээд өөрсдийнхөө санаачлагаар, өөрсдийнхөө одоо идэв зүтгэлээр ийм мундаг ажил хийгээд өөрсдийнхөө басан хөгжилтэй бусдуудын бас сан хөгжлийг босгож тэгээд ингээд энэ зорилт бүлгийн хамт олонд энэ бас нийгэмдээ бас зөвхөн зэрэгцэж чадахгүй байгаа улсуудад тусдаг ийм ажил хийх чинь сонсоод маш их баяртай байдаг. Өнөөдөр бас танд хэлэхэд их гоё байна. Yes, хүүхдээ ямар хөөр юм бэ та нар чи. Иргэн баярын мөнгө чангалаа. Тэгээ миний ээж ихтэй яа. Тэгээд миний ээж багш мэрэгчлээ. Би бас ээжийнхээ багш мэрэгчлээ. Тэгээд ер нь энэ хорвоод ийм сайхан ээж болж төрсөндөө би үнэхээр их бахархдаг. Миний ээж намайг өгүүлж ном уншихыг, бусдад туслахыг, үнэн байхыг, зөв байхыг одоо эрхэмлэж яваарай гэж загтаг. Тэгээд аль би ээжийнхээ захиасыг биелүүлж амжсан гэж хүсдэг. Тэгээд ээжтэй олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Тэгээд анхныхаа бүх сайхан ээжүүдэж урт настайж удаан жарахыг хүсье өрөөё. За өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ сайхан өдөр Монгол оронд маань орон даяар энэ өнцөг болон бүрт их хүрсэн баяраа тэмдэглэж байгаа тэр сайхан мянган ээжүүдэд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд илгээрээ энк амгалан төрлөөрөө төвшин амгалан инээдхөөр баяр цэнгдээр дүүрэн байгаасаа гэж чинь хүсэж өрөөж байна. Баярлалаа. Миний юм гоё найзаа төрүүлж гисэн даа. Иймэр баярлалаа. Тэгээд өөртөөсөө удаан жаргаарай. За хайртай шүү. За миний жинат лазан цаха
Hindi bayram koya. Nasıl çocuklar? 인지가 짜고 맞습니다. Өнөөдөр нэг олон улсын эмэгтэйчүүдийн баяраар энэ 86 хүрсэн ээжийнхээ хажуудаа дагуулад ачтаа уран ажилсаг охиноороо төшөөлээд энэ сайхан бидгийг аваад хамт олноор нь хүндэтгүүлээд байж байгаад их ч баяртай байна. Тэгээ миний хувьд бол энэс илүү өндөр баяр байсангүй. Одоо амьдралд минь тохиолдсон хамгийн аз жаргалтай гоё мөч байлаа. Баярлалаа. Өглөөр нь баярлалаа тий. Миний бурхан хайрт ижидээ сүүдрээсээ нууц сүгөрөө утсан сарангой хотон таныхаа үл мэдсэн сүгт мэдэгтэн битээ сайн мэнэ хайрт иж та минь намайг хэвлээд 9 сард иж хэдэн сар дотор нь гарч бөөлцтэн сутгаа явсан. Таны хөл хавдас аристын сүнэж байсныг та мэдэрч байсан. Чдаар өсөх гэж амьсгаад нь тэмдэж ядардаг байсан. Алиш нэргөө хонож дараа нь зав шаналн байж 2 яс болгон намайг энэ орчтол авчирхад өөрийгөө тасарч өглөөний нэр ургаж анхлын цэцгэс дэлгэрч амьд байгаа зэрэг дэжи минь анхудаа их хүн болж ээж гэх ариун их алдрын эзэн болж үлээ. Тэрүүд зөвлөн эрдний шижир мэт ягахан уруулын халуун өсөл хацар нүрийг мэлбэж анхны харцаар охин дандаа дурлаж байсан. Тэр үеийн мэдрэмжийг би одоо яахан мэдэх вүлээ. Гэхдээ одоо бодох нь тийм л байж таараа. Амсаас шанамгийн амттай ангир ургийг тань хөхөж сонсож шанамгийн аялгаутай бүвэн дог сонсож өслөө. Одоо би 14 настай. Аль хэдийн эхийн ачхийн хайр гэх ямар их ахуй зүйл гэдгийг талаар ойлгож ухаарах цагныг нь тэржээ. Үүнийг үгээр хэлж үсгэр бичмэргүй тийм нандин үнэт зүйл гэдгийг би сая л хагасдтай ойлголоо. Та миний сувлагч, миний тоогоорч, зарц, жолооч, миний шүтэн бишрэгч, миний багш сайнаас нь болсон. Дараа нь та намайг хамгийн сайн хүн болгохыг хүсэж итгэсэн. Энэ бүх итгэлэгтэн санаад сайн хүн болохын төлөө ээжийнхээ итгэлийг та баярлуулах охин нь хичээж л явна. Хичээж сургууль хийж бүсээр таньдаа өчөөхөн тусалж үрж чадна. Тэгсэн атлаа таныхаа хүмүүс төлөө шингээж хийсэн хоолыг өөлж авч гисэн хувцсыг тань голж өмтийн хавар сургаалыг харилцагт нь хайгарахгүй уурлаж цаг ямагт сэтгэлээтэй гамдаад өөрийгт нь үлзэлдэг. Уучлаарай. Одоо тэнэг толгой юм да. Тэр болгон дахнаа өмөрч өөртөө бурууг өгнө. Тэнэг охиноор шууд харилцаж. Таагүй юм шиг ашигладагч. Амьдралын минь алхам бүрт хэлдэг хатуу. Өнөө зүрхэн таньж зэмлэмж болтгоо. Яатаа сайхан бэ? Хатуу бүхнээс харлаж хуруугаа идэж ирэхийн нэг болчихгүй гэсэндээ хайраа баснаж халтайхан ашил сэрүүхэн загнаж хамаг юм насаараа намайг зөхөвч энэ яваанаас нь охинчин тэнд гамдахгүй ээжээ. Эмэгтэй хүн бүр ээж болонд охин өөрөө их хүн болсон цагтаа л энэ бүгдийг мэдрэх ах. Тэр болтол ухаан суугаагүй тэнэг охинчин таныхаа сэтгэлийг гүйцэд мэдрэмх нь баймгүй мэт.
Ястал ихэн сэтгэл үр дүрийн сэтгэл уулна гэдэг нь үнэн болж таарлаа да. Тэгээд өнгөрүүлж байгаа амьдралыг минь надад бэлгэлсэн болохоор өөр илүү зүйлийг танаас нэг хэрэг байхгүй. Өөрөөсөө нь гараад жигүүрээд дэлгэж ядан байгаа охин. Тэгээд мэд бодож үргэлж итгэдэг тусалдагт нь охин хязгааргүй их баярлаж багтдаг. Би хизээш таныхаа санааг амнаас болохгүй гэсэн үгийг сонсч байгаагүй. Дандаа л чинь охиндоо итгэж байна гэдэг тэгээд л болоо. Өөрийн бодлоо өөрөө үзэл санаатай байж түүндээ итгэх зоригтой шийдвэр гаргаж хинч биш өөртөө л итгэх агуу итгэл өөр шиг итгэлийг бэлгэлж өөр шиг амьдралын тэмүүлэлтэй болгосон. Уудаа минь дэлхийд ургах нар сайхан чухамтай ээж минь түүнээс ч илүү сайхан. Хайрын дээд гэж байдаг бол таны минь хайр дээдийн дээд. Мянган жил өнгөрөвч үл хуучрахын үгийг магад одоо л хэлье. Ээж охин дандаа хайртай. Энэ үгийг магадгүй таныхаа ингрийн тэмдэг байсан үедээ л хэлсэн биз. Гэхдээ өнөөгийн энэ хорвоод ганцхан шүтээ минь та юм шүү. Их хүн бол их хүн үгүй бол энэ амьдралч үгүй гэдгийг танаас ахал байх хэдэн сарын хугацаанд сэтгэлдээ өртөл мэдэрсэндээ хажууд минь заа сургах хүн байхгүй. Бусдаас өмгөөлж хамгаалах хүн байхгүй. Халуун холоо бариад хүн байхгүй. Хавт хоёрыг мөн ч их санаж та хоёроос холдох болоогүй болчирч яхнаа ч ухаарсан. Хүн хорвоод уйлж төрчгээд хожим мостыг үйлүүлээд явдаг болохоор манаас энэ тавилангаа зөвхөн тандаа л зориулъя. Миний төлөө нойр би хонсон шин урсгасан үлмэж өхөөс эсвэрийн тэнтэйгээр ахын ухаарч амьдрын удлаа биш амлаач тавьж. Ер нь одоо би төрүүлсэн хүүхдүүдэд өөрөөсөө илүү ухаантай сайн хүн болоосаа л гэж боддог. Манай хүүхдүүд ер нь яг миний бодлоор тийм сайн хүн болж ухааж байгаа зөв хүмүүжж байгаад бол аяг маш их баярлалаа. Ээж гэдэг зүйл энэ хорвогийн яах аргагүй амьд сахиусан тэнгэр буюу бурхан гэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаараар гайхалтай ээж нарыгаа баярлуулж байгаа нэвтрүүлгээ бас үзэгчтэй толиулсан хүргэлээ. Ингээд хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн жил иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.